Hi guys. Өнөөдөр дахиад нэг Тэмүгийн хаул хийх гэж байна. Шунлын тулам царайлаад Тэмүгээс баах юм захиалсан. Баахан ч гэжтэй энэ удаа ихтэй тийм амир их юм бол захиалаагүй. Тэгээд дэлж чаасан байна. Миний үн захиалсан юм ирээд бүр нэлээд хит онж байгаа байхгүй юу? 3 4 5 хонсон баха. Тэгээд би завгүй байсаар агаад нээж чадсангүй. Тэгээд одоо л завтаалаад нэг шийдсэн байна. Манай гэрийг битээ тоорой. Би цэвэрлэегүй хит хонж гинэ. Гэтэ гайгүй цэвэрлчихнэ. Ийм пакэж ирсэн. Тэгвэл ийм орны бүтээл ирсэн би. Энэ ихтэй ямар жижиг юм. Миний ингээд ор ингээд бүтээлэггүй тэгснэ ингээд цагаан шаргал өнгөтэй байхгүй юу? Миний хүнжил дэвсгэр. Тэгээд муухай болохгүйгээд ийм бүтээлэг авсан. Энэ ч гэсэн ер нь бол адилхан өнгөтэй л юм л да. Энэ гэхдээ миний бодчихснаас арай л нэмгийн юм байна. Тийм болохоор би энд жоохон бага өгнө. 10-аас 3. Бус нь их амар өөр юм байхгүй. Бүтээрээ л нэг подолк цамцлсан. Нэг юм кейс авсан юм байна. Би нэг авсан гэдээ шимэрсэн юм байна. The fuck энэ артл дээрээ so cool гэдэг бичтэй юм байна. Ямар ч cool юм алгаал гэж. Тийм хөрхөн юу та мууртай. Би нэгтэй одоо ашиглаж байгаа кейс маань амар таалагдчихж байгаа гэсэн энэ ингээд амар хөрхөн санагдаад авсан. Юу вэ? Ийм зүйлтэйсэн юм байна. Ийм эрвэхэтэй зүйлт авсан. Би уг нь шинэ жилээр амар гоё би болцсон гэж өөрийгөө бодсон бохгүй юу? Болцоонд явна гэж би бодсон юм. Уусаа намайг болцоонд урмаар урах байсан гэж хүмүүс гэж амар олон хүн байдаг юм шиг тэгээд байхгүй. Тэгээд тэгсэн чинь би тэр өдөр нь ажил хийхэр болсон. Тэгээд бас дээрээс нь хийж надаас болцгүй гэж асуугаагүй. Нэгт амар том юм байна. Тусалчихсан. Би ингээд жоохон хүзүү бариад ингэж орж ирнэ гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь үгүй байна. Өө энийг буруу тийш аргалцсан. За яах вэ? Гэтэ энэ хөөрхөн багстай. Бас шинжлэр л ашиглах гэж авсан. Ийм гарандаа зүүдэг угууч. Яй. Ингэж орж ирнэ. Амар болчонтой ах шиг харагдаад байгаа юм уу гэсэн чинь. Тэгтээ үндэ юу авснаа мартчихсан. Би тэрхүү авсан юм байна. Энэ бас шинжлэр өмсгчээс юм аа. Би өмсгчээс дрэсээ хавсан заяа. Энэ маш хямдхан авсан. Би ер нь бол жил болгон өмнө жил ч гэсэн Тэмүгээс дрэс авсан. Тэгээ би энийг гоё өмсөд харуулъя заяа таад. За уцрын сайн болохгүй шүү. Ямартай ч өмсгөр бол тэгэл учрыг нь бол өмсгөл гэдэг. Тэгээ би энийг шинжлэр өмсөе гэж бодсон. Тэгээд би өчтөр ингээд клабхаар явдаг байхгүй юу? Тэгсэн чинь ер нь л ингээд клабаас амар ядарсан билээ. Тэгээд би зүгээр баарнд орж уусан. Тэгээд бартендер нөгөө саламс ах байт юм аа. Сайн сайхан юу байна гэдэг. Ерөнхийдөө айгуу давгүй байгаа даа шүү гэдгийгсэн чинь чи угаасаа амар давгүй харагдчихээн. Чи жин нэмсэн байд гэж хэлсэн надад. Тэгэхээр би за. Мухай бэл гэж бодсон. Тэгээд dress man нэг иймэрхүү байна. Тэгээд би доогоор high heel өмснө гэж бодсон. High heel чийгтэй надад 12 см-тэй өсгийтэй байхгүй. Гэтэ тэрийг өмсгөр ингээд амар өвдөөд би ингээд алхаж чадахгүй байсан. Тэгээд өөр нэг бас байгаа нэг 5 см л байгаа. Гэтэ тэр арай мандаад би тэгээд 7 см байна уу 9 см-ийг олж авъя гэж амар бодоод байгаа гэсэн мөнгөгүй. Тэгээд энэ өмсч харуулъя. Тэгээд би яагаад ингээд тэрхүү авсан бэ гэхээр ингээд нэг л хоосон санагдаад байсан байхгүй юу? Тэрхүү нэг яаж шаруулсан бэ? Тэгээд би ихтэй энэ дээгүүрээ нэг л хоосон санагдаж байгаад тийм болохоор би энэ дээгүүрээ ямар нэгэн юм өмсөж гэж бодсон юм л та. Гэтэ юу ч өмсөх юм дэггүй. Энэ ихтэй энэ гарын юм жоохон тундаад л та. Тэгээд болох хаа. Би ихтэй энийг авчаад дafаа ингээд надад ямар ч явах ивент байхгүй, хийх юм байхгүй. Би зүгээр ажиллаа хийгээл байж юм заяа. Тийм байж ш би авсан. Тэгээ бас дээрэс нь жин нэмсэн гэдгийг би өөрийгөө тийм амар жин нэмсэн энэ гэж бодог байхгүй юу. Тэгээд гэсэн чи өчигдөр тэр ах намайг жин нэмсэн байна гэж хэлснээс болоод би нэрнгээсээ л жин нэмсэн байна гэдгийг ойлгосон.
Тэгээ ямар ч тач миний шинэ жилээр Christmas-аар өнөөдөр нэр Christmas өдөр юм байна. Өмсөж бодсон хувцас маань энэ байлаа. Тэгээд өмсөх газар байхгүй учраас хадгална. Өөр яах вэ? Ийм 5 хувцас байна заяа. Хувцас ч штэ. Тэгвэл подолк авсан. Өөрөлттэй нэр амар хөрхөн магад. Жохон богинохон ингэж урд ирсэн бол тий. Подолк гэх юм уу топ гэх юм. Харж байгаа тэгэл хамгийн гайгүйг нь л болж байгаа. Тэгэл хамгийн гайгүй нь энэ байсан. Энэ ихтэй ингээд энэ юу гэдэг лээ энэ ингээд амар өргөн байх надад ингээд амар таалагдахгүй байсан байхгүй. Гэтэл материалаас нь болол авсан л да. Подолкноос цагаанаас нь 2-ыг тэгээ хараас нь 2-ыг авсан. Тэгээд ямар ч шинэ жилийн уур амьсгал байхгүй байгаа. Яа гэвэл цас орохгүй юм чинь. Цас нь орохгүй, бороо нь ороод байгаа юм чинь. Тэгээ амар дулаахан баад болохоор ямар ч Christmas-ийн уур амьсгал байхгүй. Тэгээд хос мос ч байхгүй заа юу. Тийм болохоор тэгэл хосгүй байна гэдэг чи ер нь бол Christmas чинь хостойгоо л тэмдэглэх зориулттай тийм баяр штэ. Тэг хосон ч байхгүй ингээл ажилдаа барагдаал дээлт царайлал явж байна. Түлээ гэхдээ ингээд хичээл амарчаад ингээд илүү сайн ингээд амралт аваад ингээд цаг ингээд илүү их гарч эхлэн штэ. Тийм байхад л ингээд амар сонирн би ингээд унтаж чадахгүй ингээд өөрөө сэрээд байгаа. Тэгээд би амар ядраад байгаа сүүлийн үед. Ахнууд бүгдээрээ S-size. Made in China, of course. Not made in Italy or France. Ийм цам цавсан бас энгийн өдөртөө ашиглах XS size. Материал нь маш гоё эс учраас би саний подолкнуудад би 10-аас авъягүй. Гмөр байгаа ч гэсэн ингээд энэ нь ингээд амар өргөмсөн болохоор би зүгээр 10-аас ихийг өглөө. Тэгээд ийм толгоо бас нэг ийм цамц захиасан зүгээр өдөр тутамдаа өмсөх юм өмнө дотор өмсөхтэй ч юм болоо гээд. Тэгээд эндээс цагаан болон хор өмгийг авсан. Богинохон байна. Шил тэнэг ч юм уу. Ингэхдээ материал нь бас нэг тийм гоё биш ээ. Яг бүтэн даавуу биш нэг тийм нилон материалтай бас дээрээс нь даавуу материалын хальцсан юм шиг. Амар ядраад байна. Тэгээд нэг иймэрхүү юмнууд худалдаж авлаа. Дахиад мөнгөний гарц гэж бол хэлэхгүй. Яг тэгэл бид нэрийг өдөр тутамдаа ер нь бол байнга өмснө гэж бодож байгаа. Тэгээд өмнө нь Тэмүүгээс авсан хувцснууд ер нь бол мөнгөний гарц болоо зүгээр шүүгээний нэг болонд гівсчээд хувцснууд ер нь бол байхад бол байгаа. Гэтэ яг уу би дахиж шопинг хийхгүй байх. Бодож ин яг гэл I'm broken. Амар ядуу мөнгө болсон. Тийм. Шоудсан мөнгөрөө. Тэгээд миний Instagram-ыг хүсгэл дагаарай. Би Instagram-д амар их стори дээр таад намайг юу хийж явж байгааг миний Instagram-аас харж болно. Тэгээд надад ингээд би ингээд амар олон төрлийн бичлэг хиймээр байгаа байхгүй яа гэвэл ингээд надад ингээд цаг зав гараад ирсэн болохоор би олон төрлийн бичлэг хийгээд яг ингээд завтай байгаа үе дээр ингээд амар их бичлэг хийгээд гэсэн чинь надад бичлэгний санаа алга. Тэгээд ингээд бичлэгний ингээд амар гоё санаа манаа ингээд орж ирэн заяа. Тэгээд тэнгуут надад мөнгө байхгүй. Тэгээ мөнгө шаардаад ахаар чинь би ингээд мөнгөгүй ээжж тэгээд тэрнийхэн төлөө ингээд бичлэг хийгээд байж чадахгүй. Тэрний оронд ингээд хоол авч идсэн дээр гэж бодож байгаа тийм болохоор ингээд мөнгө амар маш бага мөнгөний зарлагтай. Эсвэл ингээд мөнгөний ингээд ямар ч шаардлагагүй тийм бичлэгний санаа байвал надад хэлээрэй. Тэгээд баярлалаа. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Ис маань ингэж харагдаж байна.